Намайг Сонинбаярын Саран Туяа гэдэг. Би 2004-өөс 2008 онд Хөдөөж ах их сургуулийг байгаль орчны менежментээр төгссөн. 2009 оноос Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын байгалийн зөвцөлбөрт газрын байгаль хамгаалагчаар одоо хүртэл ажиллаж байна. Байгаль орчны салбарт ажилладаг мэргэжилтэн байгаль хамгаалагч нарын ажлын туршлага мэдлэг солилцох бас зөвлөмж зөвлөгөөг авч өөрийн хийж буй ажилдаа туршлага болгон хэрэгжүүлж хуваалцаж ажлын үр дүнгээ сайжруулахыг зорьсон юм аа. За байгаль хамгаалагчаар ажиллах хугацаанд бол эхний жилүүдэд сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагчдаа боломж болцоо нөхцөл болцоо ерөнхийдөө сайн дэмжиж тусалж ажиллаж байгаа гэж боддог. За тийм болохоор 2030 онд хамгаалтын захиргаан маань байгаль хамгаалагчдаа орчин үеийн технологиор бүрэн хангаж чадсан. Байгаль орчинд тулгамдж байгаа асуудлуудын нэг хогны асуудлаа эко байдлаар шийдвэрлэж үйлдвэрлэж чадсан ийм баруун бүсийн жишг байгууллага байх болов уу гэж бодож авдаг юм аа.